Росли Тарууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд өнөөдрийн маань мэргэний сэдв тэр хүн танд юу хэлхийг хүссэн бэ гэсэн юм Oracle картуудаар хийх болно. За Oracle карт гэдэг маань яг ийм нэг өгүүлбэртэй те үгтэй ингээд бичигдчихсэн юм картууд байгааддаг. За яг мэдээж жоохон тодруулах зүйл ах юм бол үндсэн карт маань орох болно. За ингээд та бүхэндээ нэг мэдээллийн чанартай зүйл хэлэхэд Росли Тарот нь нэг ийм хүзрийн анхан шатны сургалтын багц гаргасан байгаа те. За багц маань Интерном, Мир, Аз хур гэсэн энэ гурван том сүлжээ номын дэлгүүрүүдээр одоо зарагдаж эхэлсэн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань яа гоё очоод те хараад бас ингээд барьж үзээд танд таалагдвал одоо сонголтоо хийгэрэй гэж хэлье. За ингээд бүгдээрээ уншлагандаа орцгоё. За группийнхаа сонголтыг бүгдээрээ хөө картнаасаа авъя гэж бодсон. За групп нэгийнхэн маань World карт буюу дэлхийн карт гарч ирлээ. За одоо угаасаа шууд ингээ харуулаа явчих да. За дэлхийн карт маань нэг юм те. Них гоё нэг ямар нэгэн зүйлээс ингээд ангижирч байгаа мэттэй нэг юм өөрийгөө гоё нэг юм мэдэрсэн карт байгаа даа. Энэ карт маань. За дараагийн маань карт. Вау. Ten of Cups гэсэн картын сонголт. За Ten of Cups бол ийм маш хөөрхөндөө гэр бүлийн маш гоё аз жаргалтай гэр бүлийн ийм карт байгааддаг. За бүхэл зүйл байгаа те. За ээж аав эхнэр нь нөхөр хүүхэд те бэбис. За ингээд маш гоё аз жаргалтайгаар салхилж байгаа ийм сайхан гэр бүлийн зургийн сонголт байна. Хоёрдугаар группийнхан маань. За групп 3 маань вау, Empress. За ер нь бол өнөөдрийн группүүд бол үнэхээр гоё nice группүүдийн сонголт гарч ирж байна. За тэгэхээр та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийнхаа сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань дэлхийн картын уншлага хэлж байна. За энэхүү карт маань тэ ер нь бол ингээл нэх гоё гүнзгий амьсгал авмаар маш гоё ингээд карт гарч ирсэн байгааз. Ер нь бол ингээд бүх зүйлсийг ойлголоо тэ тавьж явуулах зүйл байвал одоо орхиж тавьж явуулъя да. За одоо бол би self care буюу те өөрийгөө нэг гоё жоохон бодох одоо тайм хэрэгтэй. Би яг эндээ нэг те хэсэг зур байя гэсэн ийм нэг гоё л энергитэй карт байна да. За окей. За бүгдээ эндээ картаа тавьчаад Oracle картуудаасаа. За тэгэхээр групп нэгийнхэн маань яг хин нэгэн хүнийг бодож байгаа. За тэр нэгэн хүн маань танд яг одоо те юу хэлхийг хүсэж байгаа вэ гэсэн юм асуулттай уншлага маань хэлж байна. За Mirror, Coffee cup, Ship, Coffin. За хамгийн доотлоо юу? За би ч нэг могоноос жоохон айдаг да. За яг ингээд бэжиг. За тэгэхээр групп нэгийнхэн маань яг л те ямар нэг юмыг зууралгүйгээр тавьж явуулах гэдэг бол та нарын хувьд үнэхээр маш ингээд зөв зүйл байгаад байна. За энэ хүн бол одоо өөрт чинь юу гэж хэлхийг хүсэж байгаа вэ гэхээр яг өөрийнхөө одоо тий дотоод хүнийг өөрөөс чинь хардаг. Гэхээр та яар энергийн хувьд маш төстэй хүмүүс байгаа гэсэн үг. Энергийн хэлбэлцэл бол яг энэ дээр бол алга. Юу вэ гэвэл энэ хүн ч гэсэн бас те яг энэ өөрийнх нь сонгосон дэлхийн карттай адилхан арай өөр ингээд үнцгийг олж харахыг хүсэж байгаа буюу одоо магадгүй те нөгөө хайр гэдэг чинь хажуудаа ингээд те байлах энерги биш юм аа. Ямар нэгэн байдлаар те нэг юм одоо
өөрийн чинь орон зайг ингээ боомлдог ол зүйл биш. Хайр гэдэг бол хэсэг хугацаанд магадгүй та хоёр таарахгүй, ойлголцохгүй байгаа бол энэ зүйлс хэсэг хугацаанд хол байхад гэмгүй буюу тэр хүн ч гэсэн маш гоё юм фан тэ байхыг амьдралаас бас юм өөр үнцгийг харахыг хүсэж байна. Таны хувьд ч бас би тийм байна гэж хэлнэ. Яагаад гэвэл mirror card маань гарч ирсэн. За mirror бол ер нь бол ихэр дүлийн карт буюу тэ өөрөө чинь яг нөгөө нэг дотоод ертөнцийн тэр хүнээс харагддаг гэсэн үг болохоор та хоёр угаасаа яг одооний ингээ мэдэрч байгаа тэр мэдрэмж бол яг нэг юм гэсэн утга шүү. За яагаад тэгэхээр чи юу хүсэж байна те? Чи ч гэсэн ингээ эрх чөлөөтэй би нэгсэн ингээд те тайм аут аммаар байна те одоо нөгөө сагсаар ярих юм бол те тоглоал ингээл те хоёлаа ингээд бэжитэл тайм аут одоо жоохон хэсэг одоо амралт авах цаг болсон гэдэг шиг те ер нь бол яг нэг амьдралаас буюу энэ хайрын харилцаанаасаа тайм аут авах цаг нь та хоёрын хувьд болсон байсан байна. За мэдээж хэрэг яг нөгөө нэг одоо энэ хүн те өөртөө чинь гоё ярилцах бас бодол байгаа те нэг сайхан одоо магадгүй кофе кап маань гарна гэдэг маань гоё те зөв яриа, эерэг яриа одоо байхыг үгүйсэхгүй яагаад гэвэл энд бол нэг тийм айхтар тийм өөртөө ийм shadow буюу сүүдэр талын энерги бол нэг айхтар алга. За ship бол мэдээж хэрэгтэй одоо болохгүй байгаа зүйлийг нэг хэсэгтээ ингээд кат хийх буюу яг ингээд тавьж явуулах хэрэгтэй буюу дэлхий карттай бол бүр ингээд төгс цогцгоор кофе нь бол мэдээж хэрэгтэй шинэ эхлэл гэдэг жаашт кофе нь бол одоо нэм авсны зураг байгааддаг. Гэхдээ энэ зураг маань юу вэ гэхээр та үргэлж те одоо юу гэдэндээ өөрийгөө шинчилж байх ёстой буюу те одоо нэг ийм гадаадын улсуудад надад бол энэ кофеныг би саяхан нэг тийм сонссон. Яг ингээд сэтгэл готролд маш гүнзгий хямарсан байгаа хүмүүсийг ийм одоо нөгөө бэлтгэсэн авсан дотор ингээ оруулаад нүдийг ханиулаад те ингээд өөрийг нь эргэж нөгөө өөрийнхөө амьдралыг бодох тэр боломжийг олгодог гэж байгаа байхгүй. Тэгэхээр хин тэр дотор нэр үнэхээр яг ороод ингээ хөвтгөд бол маш аимшигтай мэдрэмж төрнө гэж би бол бодоод байгаа байхгүй. Ер нь бол те ингээ үнэхээр л бид нар яг одоо юуны төлөө амьдарч байгаа вэ гэдэг айгүй том асуулт хүмүүсийн дунд гарч ирэх нь бол бүр тодорхой. За тэгэхээр энэ хүн бол юу хүсэж байна те болохгүй байгаа зүйлийг хүчлэхгүй байхыг л ингээ хүсэж байна шүү дээ. Тэгэхээр яг энд бол снэк буюу ингээд те ямар нэгэн одоо ийм гуравдагч одоо ийм энерги бол орж ирж байна те магадгүй таарийн салтанд тэр хүн бодохдоо те за энэ ингээд хэсэг хугацааны хол байх үед хин нэгэн те нэг тал руу одоо өөр хин нэгэн орж ирээд битэрийн одоо энэ харилцааг бүр ингээд те үгүй ичүүдээ гэсэн ийм бодол байна. Гэхдээ миний хувьд бол энэ дэлхий карт бол яг ending карт, төгсгөлийн карт боловч дахиад second chance байдаг ийм карт байгаа да. Тэгэхээр яг үнэхээр энэ дээр second chance байх уугүй юу гэдэг бол магадгүй нөгөө нэмэлт уншлагаар би айгу тодорхой гарч ирэх болов гэсэн ийм бодол байна. Тэгээд за ямар ч гэсэн бүгдээрээ дээр нэмэлтээр бас Oracle картуудаас гаргаж ирэх болно. За group 1 За хамгийн доод тал нь одоо тэ яг ер нь бол миний амьдрал чамд тэ яг ингээ харагдаж байгаа шигэ биш шүү гэдэг нь яг одоо ямар зүйлийг хэлхийг хүсв дээ. За тэгэхээр бүгдээрээ энэ карт дээр нэг тодруулга авмаар санагдлаа. Юу н харагдаж байгаа шиг биш юм болоо гэж. Аз жаргалтай мэт харагдаж байгаа боловч те яг энэ нөөшгчөндөө би бол нэг айхтар жаргалдаа ташуураад авал хүн биш шүү те.
надад бас ингээд эмтэрдэг зүрх сэтгэл байна. Надад бас те гуниг байна, асуудал байна, зовлон байна. Энэ зүйлүүд бол намайг бас ингээд аюу их одоо ядраадаг шүү гэсэн нэг юм тайлбартаа гарч ирж байна. Тэгэхээр магадгүй та энэ хүнийг тэ яг надгүйгээр ямар аюу тийм happy байна гэж бодож байгаа бол яг одоо таны магадгүй тэр төсөөлж байгаа төсөөлөлтэй энэ дүр зураг бол энэ хүний яг real амьдрал нь бол биш байна. За ер нь бол ингээд харахаар тэ ингээс харахаар орклууд маань юу хэлж байна вэ гэхээр магадгүй энэ хүн одоо энэ харилцааг хэсэг зууртай ингээд хол бай гэсэн шийдвэрийг магадгүй энэ хүн гаргасан байх магадaltaй. Яг тэгэхээр би өөрийнхөө тэ хэлсэн үгийг ингээд буцааж авахыг хүсэж байна. Би ингээд бүх зүйлийг ингээд нураасан тэ. Гэтэ чи бол миний амьдралын ингээд айгүй чухал одоо хэсэг шүү. Өөрөө чинь ингээд хажууд байхад тэ би ингээд нэг тийм контрол алддаг. Тэ нэг юм өөрийгөө жоохон хянхаа болчдөг. Тэ нэг юм нэг төрлийн энерги байгаад байгаа хгүй одоо энэ те энэ 2 3 дахь карт маань. Тэгэхээр ер нь бол одоо таарийн хувьд бол яалтчгүй тайм аутын цаг ингээ болсон байсан байна. Тэгээд ямар ч байсан second одоо 2 дахь боломж гэж байдаг. Тэгэхээр би бол энэ хэсэг завсарлага аваад 2 дахь боломж эхлэх боломжтой юм аа гэсэн нэг зүгээр анхан байдлаар нэг ийм зүйл гаргаж байна. Тэгээд нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол та пэйж болон Instagram хаягаар хандах боломжтой. За нэмэлт уншлаган дээр мэдээж хэрэг яг ингээ YouTube дээр ерөнхийдөө ордог уншлагуудтай нэгэн адил минут бас айгуу тийм минутын хувьд яг ийм адилхан 10-аас 15 минутын уншлага байх болно. Ингээд өнөөдрийн маань 1-р группийн уншлагын хүрээд өндөрлөлөө. Тэгээ та бүхэнд маань хэрэг болсон гэж найдаж байна. За ингээд баярлаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань Ten of Cups гэсэн маш гоё картын сонголтыг хийсэн. За бүгд энд картад авчи. За групп 2-ны маань бодож байгаа тэр нэгэн хүн танд яг юу хэлхийг хүсэж байгаа вэ? Эхний карт маань зүрх сэтгэл шархалсан. За Coffin карт маань 1-р групп дээр маань гарч ирсэн. Дахин гарч ирлээ. За камера гарч ирлээ. Sunglass. Teddy bear. За хамгийн доотлын карт маань Inspiration гэсэн карт гарч ирлээ. За тэгэхээр ер нь бол 2-р группийн маань одоо бас ингээд асуудалтай байгаа харилцаа байна. Ер нь бол нөгөө нэг тарот бас ингээд уншуулж байгаа те одоо ингээд үзэж байгаа үзэгч нар маань ер нь л ингээд дандаа хайр сэтгэлийн хувьд асуудалтай те ямар нэгэн байдлаар гарц гаргалгаа хайж дээр нь тодорхой энэ харилцаагаа бас ямар төвшөнд явж байгаа вэ гэдгийг мэдхийн тулд орж ирдэг их ийм хүмүүс маань байгаа. Тэгэхээр 1-р группийн маань бас ингээд одоо 2 тишээ болсон. Ер нь бол ингээд нөгөө нэг харилцаа бас ингээд дууссан. Одоо эхний нэг цикл ингээд дууссан гэсэн үг шүү дээ. Тийм харилцаа байсан бол 2-ын маань бас тийм байна. За 3 бити юм байгаасай. За 3 бараг ер нь ойролцоо байх бас боломжтой. Яагаад тэгэхээр тэр хүн танд юм хэлхийг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол яалтчгүй л тодорхой бус байгаа учраас энэ зүйлс бол орж ирж байна да. За угаасаа та бүхэн маань эхний карт тэ одоо зүрх сэтгэл шархалсан одоо тэ энэ ууг нь бол таяр магадгүй энэ Ten of Cups буюу гэр бүлийн хүмүүс байсан байж болно. Эсвэл яг энэ гэр бүлийг бүтээн гэсэн ийм тэ мөрөөдөлтэй бодолтой харилцааны хувьд нэлээд гүнзгий төвшөнд ингээд орчихсон хүмүүс байх магадлал нь бол маш өндөр. Ийм хүмүүс 2-р группийн. За Coffin бол одоо шинэ эхлэл буюу тэ өмнөх одоо нөгөө дахин төрөлт гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол ер нь бол second chance гэж зүйл яригдах буюу 2 дахь боломж гэж зүйлс яригдана. Тэгэхээр өмнөх харилцаа ер нь бол ингээд одоо тэ одоо байхгүй болсон гэж хэлж болно. Тэ Coffin буюу тэр зүйлийг ингээд одоо булшилсан.
одоо тэр магадгүй тэс саар зүйлс буюу ойлголцоогүй зүйл болоод мэдээж эрг ингээд зүрх сэтгэл шархалж байгаа те нэгээ гомдосон зүйлдэл гаргасан байгаа. Тэгэхээр тэр зүйлийг хамгийн гол нь ингээд эргэж сүхгүй байх нь таарийн хувьд бол маш чухал ийм 2 дугаар группийнхан байна. Яагаад тэгэхээр энэ зүйлийг аюу их сүхэж гаргаж ирж байна. Маш их харж байна те энэ хүн чиний араас аюу их одоо юу гэдэг чиний одоо сошиалыг нэлээд харж байна. Өнгөрсөн те одоо дурсамжуудаа маш их ингээд бодож байна. За дээр нь ингээд салалт гэдэг зүйл бол энэ хүний хувьд ингээд маш deeply одоо шархалсан. Яагаад гэх юм бол ийм өндрөөс гэдэг шиг Ten of Cups бол маш гоё энерги байгаад байгаа. Тэгэхээр энэ зүйлээс бол ялцчихгүй доошоо уруудаж унана гэдэг бол энэ хүний хувьд бол үнэхээр одоо гэмтэл авсан харилцаа байна. За Teddy Bear гэдэг нь одоо ер нь бол өөртөө ч уулзах сонирхол байгаа ч гэсэн энэ харилцаа одоохондоо бол би тийм хурдан сэргээд те ингээд ойлголцоод айгуу гоё юм эрг энергтэй эрүүл харилцаа болоод явчихна гэж яг үнийг хэлэхэд бодохгүй байгаад байна. Тэгэхээр энэ зүйлд таярт цаг хугацаа хэрэгтэй юм байна. Тэгээ нөгөө хүн бол одоо өргөч нь одоо бүр мөсөн бол үнэхээр орхиогүй чамайг байнга ингээд одоо мөшгөж байна. За дээр нь одоо мэдээж эрэгтэй аз жаргалтай байсан үеүдээ гэдэг шиг те нөө хамаг одоо яг л энэ Ten of Cups байсан үеийнхэн зургнуудыг сайхан ингээд эргэж харж яг тэр нөгөө нэг зүйл дээрээ ингээд очиод байгаа байхгүй юу. Гэтэл яг ясн дээрээ те эн чинь одоо өнгөрсөн зүйл гэдэг бол эргүүлж болдоггүй зүйл байгаа шүү дээ. Эргүүлээд засах ямар ч боломжгүй. Аль үшээ галт тэрэг хөдөлсөн болох ёстой юм болсон. Харин одоо цаашид яах вэ? Тэ өнөөдөр би яах вэ гэдэг л нэг ийм зүйлс байх ёстой шүү дээ. Ер нь бол хүнд тэгээд мэдээж их усан харилцаа юм чинь ирээдүг бол тодорхой бодох ёстой. За энэ карт маань 3 карт гараад ирлээ. За дараахны карт маань ямар хэмж байна. Нэлээд зөрүүд хүн байна уу? За ингээд авчи. За энэ хүн бол ер нь одоогоор те яг үнэхээр нөгөө хилинг хийх ёстой буюу өөрийнхөө одоо шархалсан байгаа зүрхийг эдгэх тал дээр ажиллаж байгаа. Энэ одоо хилинг хийх процесс нь энэ хүнд маш чухал. Энэ бол тайм авна буюу энэ бол цаг хугацаатай юм аа. Ер нь бол ингээд те энэ хүн яг өөрийнхөө жинхэнэ нүүр царайг чамд харуулаагүй гэдэг нь яг одоо үнэхээр сайн талаа харуулаагүй мүү муу талаа харуулаагүй мүү гэдэг нь бас маш сонирхолтой юм. Тэгээ энийг би тодруулъя гэж шийдлээ. За мэдээж эрэг энд те таяр нэг рүүгээ бол бас нэлээ юм сайн атак одоо явсан байна. Нэгнийгээ муудалцсан байна, ширүү үгсийг солилцсон байна. Энэ хүн болдог бол те өөрийнхөө хэлсэн үгнүүдийг буцааж авахыг хүсэж байгаа. Гэхдээ чи ингээд те төрүүлээд намайг ингээд орхих гээд байсан учраас би чамайг төрүүлж орхисон шүү буюу нөө жоохон зөрүүд хүн байна гэдэг байгаа шүү дээ. Миний хөзрүүд хүртэл айгүй ууртай байгаа байхгүй юу? Өөрийгөө уншуулах ер нь бол дургүй байна гэсэн баг зүйл байж болно. Ер нь тэг юм болон гэдэг чинь бас жоохон юм утга учирыг хайх юм бол бүх зүйл ингээд те нэг юм утга учиртай олж таарж байгаа байхгүй юу? Одоо зүгээр юм санамсаргүй зүйл гэж ер нь бол амьдрал байдаггүй гэдэм байлээ. За тэнгууд энэ хүн одоо чамайг мартахын тулд өөрийгөө зүгээр л ингээл те ажлаар дарж байгаа одоо хүн байна. Ер нь бол чамайг бодох хугацааг өөртөө өгөхгүй байгаа л гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө нэг маш буруу зүйл хийсэн гэдгээ мэдж байгаа учраас энэ хүний хувьд бол би жоохон айгүй нөгөө төрүүлж үйлдэл хийдэг хүн болж таарад тэгээд ингээд
хамаг те гоё сайхан байсан зүйлээ ингээ устгацсан л хүн байгаад байгаа байхгүй юу. Тэрнээс нэг нэгнийхээ дээр гарах гал те нэг юм үйлдэл бол одоо нөгөө талын хүнд бол яг хэрэгтэй юугүй юу. Бас яг ер нь бол бас хэцүүлтэй энэ хос харилцаа гэдэг чинь. За энэ хүн яг өөрөө чинь яг юу нуусан бэ? Өөрөөс чинь энэ хүн яг юу нуусан бэ? Нэг олон карт гаргаж ирмээр санагдлаа. Яг юу нууч уу гэдг нь бас их сонирхолтой санагдаад. За тэгэхээр энэ хүний хувьд бол яг одоо тухайн цаг моментт энэ шийдвэрийг гаргахад ер нь бол өөрийгөө маш их сүйтгэсэн ийм бодлыг агуулсан. За энэ хүнд маш их өөрчлөлт орсон байна. Хувийн амьдралч те юу ч бай. Ер нь бол маш ийм амьдралд нь олон өөрчлөлтүүд орж ирсэн. За энэ зүйлийг энэ хүн ер нь бол яг өөрт чинь хитрхи ингээд бас татагддаг хайртай хүн байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ магадгүй чамд хайргүй юм шиг одоо дүр эсгэж те айгуу тийм онцгүй хүнд хэллэгээр өөрөг чинь атаклчтай яриад болоогүй бодлыг те өөрийгөө сүйтгэх бодлыг ингээд хэлсэн. Гэтээ өөрөг чинь бол арай ч ингээд те магадгүй энэ харилцаа ингээд эндинг болчихно гэж бодоогүй. Гэтэл энэ зүйл бол болсон. Энэ хүн бол ер нь бол яг ингээд айгуу тийм өнгөрсөндөө айгуу их амьдарч байна. Тэгээд өөрийнхөө айгуутай дотоод ертөнцтэй маш ийм том холболтыг хийхийг бас ингээ хүсэж байгаа нэг ийм хүн байна. Яг өөрөө бас ингээд жоохон холдох ийм одоо тийм юу гэдэг нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлчлээ л дээ. Ер нь бол гэтээ өөрт чинь бол энэ хүн татагддаг хүн байна. Татагддаг гэдгээ нуусан, амьдралд нь маш олон өөрчлөлт орж ирж байгаа нуусан. Бас чамааг те ингээд нэг юм энэ зүйл угаасаа ер нь л ингээ болох ёстой байсан зүйл процесс байна. Хэсэг хугацаанд хол байх шаардлага нь угаасаа байсан учраас энэ хүн нэг тийм жоохон сонин үйлдэл өөрөө төрүүлээд хийсэн. Ийм л байна да. За ингээд 2 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн маань нэмэлт уншлага авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаарай. Тэгээд түүн дээр юу вэ? Одоо дараагийн нэмэлт уншлага нь юу байх вэ гэхээр тэр хүний дараагийн одоо үйлдэл гэсэн ийм сэдв. За дээр нь ер нь бол ойрын хугацаанд холбогдох хамгийн магадлалтай сар буюу те 6, 7, 8 сарын алиланд нь энэ хүн ер нь холбогдох боломжтой вэ гэсэн ийм нэмэлттэй уншлага байх болно. За ингээд та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Empress гэсэн картыг сонгожээ. Empress бол бас л те бүх зүйл танд бүрдсэн юм маш гайхамшигтай эмэгтэй юм гэсэн юм карт гэдэг. За Empress бол тарот үзрийн маань хамгийн гоё эмэгтэйлэг те бүр дээдийн дээд ийм гоё карт байгаа. Тийм pregnant Empress байна. За 3 дугаар группийнхний маань асууж байгаа тэр нэгэн хүн танд юу хэлхийг хүсэж байгаа вэ? За Empress маань юу хэлхийг хүсэж байгаа вэ? За seduction, clock, talking, inspiration,
addiction, camera гэсэн картууд гарч ирлээ. За тэгэхээр 3 дугаар группийнхэнд маань тэр хүн за энд бол жоохон юм obsessive буюу одоо юм toxic энерги орж ирж байна. За seduction, addiction гэл те энэ хоёр бол яг яалтчгүй маш toxic картууд гарч ирж байна. Тэгэхээр одоогор бол таарийн хувьд бол бас л те ингээ хоёр талдаа ойлголцоогүй салсан байгаа ийм харилцаа байгаад байна. За энд бол те эргэн одоо нөгөө өнгөрсөн зүйлээ эргэн дурсах гэсэн ийм карт гарч ирж байна. За салтын карт гарч ирлээ. Clock гарч ирлээ те энэ харилцаанд бол time бол хэрэгтэй юм аа гэдэг. За тэгэхээр би бол энийг аягүй сонирхолтой уг нь бол маш гоё Empress картыг сонгосон одоо группийнхэнд маань яхараа те нэг ийм айхтар toxic картууд гарч ирвэ гэдэг дээр бүгдээрээ угаасаа тодруулах зүйтэй боллоо. За тэгэхээр seduction карт маань яг ер нь бол хэний тал гараад байгаа ямар зүйл вэ? Таныг энэ хүн одоо те ийм нэг 3 дахь хүний нөлөөлөл байна гэж ер нь бол хардаг байгаад байх юм. Temperance, Eight of Wands. За баталдаад Three of Swords. За тэгэхээр за addiction дээр бас ер нь авъя да. Addiction. Oops. За addiction. За ямар ч байсан энд бол яг ийм зүйлс байна. За энэ хүн танд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэхээр за таны хувьд бол яг үнийг хэлэхэд маш гоё үзэсгэлэнтэй тэ хэний чарыг булахаар маш гоё үнцэнтэй ийм эмэгтэй байгаад байна. Гэтэл яг энэ хүн би яг энэ зүйл дээр өөртөө чинь одоо ерөөсөө ингээд нөгөө майчилж чадахгүй байгаа буюу чиний байгаад гоо үзэсгэлэн тэг чамд байгаа бүх зүйлс энэ хүнийг маш их юм хэцүү байдалд оруулдаг гэх юм да. Ер нь бол seduction дээр бол тэг ингээд хин нэг нь надаас зөвхөн хин нэгэн байгаа л гэж ер нь бол энэ хүн хардаг. За дээр нь энэ өмнө нь тэг одоо байсан ч юм уу ажлын хамтрагч ч юм уу тэг найз нөхөд гэдэг ийм хүмүүстэй энэ хүн бол маш ихээр ингэж хардаж одоо магадгүй тэг асуудал үүсгдэг. Яагаад гэж хэлж байна гэхээр Temperance карт бол яг ийм төгс балансын карт байгаад байгаа. Балансын карт маань seduction дээр гарч ирнэ гэдэг маань тэ таарийн харилцаа бол баланс алдагдсан байна. За энэ зүйл бол addiction буюу энэ хүнийг тэ аюу тийм өөрчлөлтөнд хүргэж байгаа байхгүй юу? Death карт бол яг одоо тэ нүхээ зэхнэ гэдэг шиг ийм өөрчлөлтийн карт байдаг. Тэгэхээр яг энэ хүнд таарийн харилцаа жоохон би хүндэтсэн юм уу даа л гэж хэлмээр санагдаад байна. Яа тэгэхээр энэ хүн үнэхээр тэ нөгөө нэг гэр бүл болох ийм хамгийн гоё боломжтой хүнээ магадгүй за гэр бүлж ээж бодлон тэ дараагийн түвшинд гарах боломжтой яг өөрийнхөө амьдралд ингээд аюу гоё ингээд өөрийг чинь дуудаж гэдэг юм уу манифест хийж гэдэг юм уу тэ энэ magician карт маань тэ болон бүтэн гэдэг аюу сайхан ингээд бодож байсан хүн маань гинт ийм сонин тэ ийм өөрчлөлтөнд орчиж байгаа байхгүй юу? Тэр зүйл бол би бол таны буруу бол гэж хэлэхгүй. Яагаад тэгэхээр Empress бол өгдөл нь ийм юм чинь одоо яах юм бэ гэдэг шиг тэ одоо энэ хүний төлөө одоо өөрийгөө эвдэлтэй нь шүү дээ. Одоо өөрийгөө одоо муу харагдуулах ёстой биш.
өөрийгөө тэ үн цэнийг унгах ёстой биш. Эцсийн дүндээ өөрийнхөөроо л байх ёстой. За энэ харилцаа бол угаасаа салсан харилцаа байна. Одоохондоо та хоёр одоо асуудалтай. Энэ хүн эргэн дурсаж байна, салалт байна тэ. Энд бол яг нөгөө өөрөг чинь холбогдох болов гэсэн нэг юм бодол байгаа тэ. Ярилцахыг хүсэж байна тэ. Гэхдээ энэ харилцаанд бол яалтчгүй та хоёр одоо нэгээ жоохон одоо гадна талаас өөртөөхөө харилцааг 3-4 хүнийнүүдээр харах бүр ингээд маш том шаардлага байна гэсэн санаа шүү. Тэгэхээр 3 дугаар группийнхан маань одоо яг энэ зүйлтэй бол би бол эвлэрч боломгүй санагдаж байна. Яг нөгөө энерги надад яг тэгж орж ирээд байгаа байхгүй юу? Энд бол бүр маш гоё энерги байгаа. За дараагийн орклуудаа бүгдээрээ гаргаж ирцгээе. За групп 3 тэр нэгэн хүн ирхийг хүсэж байна ээ. За энэ бол нэрээ айхтар юу хүн байна. 3 дугаар группийнхан баг энэ хүний дараагийн акшн хүлээх хэрэг байна уу? Надад бол энэ хүн бол айгүй тийм нарциссист гэж ярьдэн шүү дээ. Ер нь бол одоо чамайг хэрвээ хажуудаа байлгахын юм бол энэ хүн чамайг өөрийнхөө чинь яг 100% байлгаж чадахгүй. Буюу энэ хүн чамайг маш их контрол дотор байлгана. За би тэ өөрийгөө яг хин гэдгээ нуусан. Би чиний хажууд ингээд тэ ингээд өөрийнхөө ингээд ухааныг ингээд алддаг байх нь шүү дээ. Чи seduction, addiction гэд ийм айхтар 2 dark card гарч ирсэн. За тэнгууд одоо яаж нэхэр тэ чи яг надгүйгээр ийм аз жаргалтай одоо ингээд яаж одоо тэ 3 дугаар группийн ийм хүнтэй цуг аз жаргалтай байх вэ? Яагаад гэвэл өөрөөрөө байх ямар ч боломжгүй. Чамааг бол тэ нураасан ийм үлдэлтэй ийм уншлага байна. Тэгэхээр нөө нэг би сүүлийн үед ингээд нэг группийн уншлагаа дандаа ингээд хасаад байгаа те. Хэрвээ 3 дугаар группийнхан бол одоо нэмэлт уншлага байхгүйгээр ингээд дуусгаж байна. 3 дугаар группийн уншлагыг яг үнэндээ ингээд уншсан чинь миний дотор жоохон муухай оргиод байна. Тэгээд яг иймэрхүү хүмүүс надад таалагддаггүй те. Өөрийнхөө одоо өөрийгөө тэр хүн чиний хажууд одоо юу гэдэг чиний одоо байгаа бадрангуй байдал тэр хүмүүсийн shadow талыг чамд харуул тэр хүнд харуулад байдаг байхгүй юу? Тэгэнгүүт тэр хүмүүс яадаг вэ гэхээр чамааг ингээд дарахыг хүсдэг. Тэ? Чамааг яг өөртөөгөө адилхан өөртөө итгэлгүй болохыг хүсдэг. Өөрийг чинь нураахыг хүсдэг. Чамааг дарахыг хүсдэг. Ерөөсөө л нэг ёсондоо чи яг тэр нэг юм хар тэ нэг тэр хүний тэр жоохон бараан shadow тал руу нь эхэлтэйгээ явчихж байна л гэсэн үг. Яагаад гэвэл хүнд нөгөө хар цагаан чон гэж байдаг гэж бид нар яриад байгаа шүү дээ. Энэ хүний хувьд бол хар чоноо жоохон илүү ингээ хоололцсон хүн байгаад байна. Чи бол цагаан чоноо илүү хоололцсон хүн байгаад байна. Тэгэхээр яг одоо энгийн ухаанаар ярих юм бол тэр хүн чамааг хар чон руугаа ингээд төхүүлүүлэхийг хүсэх буюу чи тэр хүний хажууд байснараа чи хар талаа илүү ингээ холлоод хар чоноо холлоод ингээ явчнаа л гэсэн үг. За энэ хүн бол тэ яг үгээ буцааж авахыг хүсэж юм л гинтэй. Заавал мэдээж ингээд энэ ийм харилцаанд бол энэ хүн чамааг ямар ч байсан доош нэхийн тул мэдээж онцгүй хүмүүсүүдийг бол хэлнэ. Хин хинийхээ хувьд бол бид хоёр цорын ганц биш шүү дээ гэж хэлж байгаа байхгүй энд тэ. Чи мэдж байгаа гэдэг чинь энэ бол яг бүр маш токсик хүний шинжтэй. Та хоёрт 3 дахь читгээд байна. Буюу seduction гэдэг карт бол угаасаа third party гэдэг гараад ирсэн шүү дээ. За тэгэхээр магадгүй тэ энд ингээ 3 дахь читгээд байгаад чамааг ингээд энэ хүн бас ингээ хүлэмжшүүлэх гэдэж болох юм тэ. Тэгэхээр энэ бол энэ бол маш токсик. Та бол өөрийгөө эмпресс гэдэгт бол итгэх хэрэгтэй. За бүгдээ эмпрессаа тодруулаад тэгээд уншлагаа дуусгая. Тэгээд 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань нэмэлт уншлага бол шаардлагагүй боллоо. Яг тэгэхээр үнэхээр би цаашаа энэ уншлагыг явуулахыг бүр үнэхээр хүсэхгүй байгаад байна. Тэгэхээр
би бол энэ 3 дугаар группийн нэмэлт уншлагыг бол хийхгүй. 3 дугаар группийнхандаа юу гэж хэлэх вэ гэхээр тэ яг өөр өнцгөөс буюу чи хөндлөнгөөс өөрийгөө болон тэр хүнийг харчаарай л гэж захина. Одоо өөр юм захгүй гэсэн үг. Би бол энийг цаашаа уулзасаа гэж бол бас дэмжихгүй байна тэ. За эмпресса бүгдээрээ яг ямар утга учиртайг дэлгэрүүлье. Yes, Justice, Queen of Swords. За Eight of Swords, Two of Wands, Knight of Cups. За 3 дугаар группийнхандаа тэгээд одоо амжилт хүсье да тий. 3 дугаар группийнхан маань ер нь бол миний яриад байгаа л энергиуд ингээ гарч ирлээ тий. Ирээдүгөө аягүй сайн бодох хэрэгтэй. Энэ хүнд итгэх чамд ямар ч итгэл алга тий. Энэ хүнд цуг байна гэдэг бол том зураглалаар харахад бол чи хөндлөнгөөсөө хар гэдэг бол хөндлөнгөөсөө харах юм бол чи зүгээр өөрийнхөө үнцнийг л алдчихаа. За энэ харилцааг бол justice буюу шудраг усны одоо шүүлтүрээр оруулах нэ. За шудраг усны шүүлтүр юу гэхээр тэ ямарваа нэг зүйлийг зөв болгох гэсэн. Гэхдээ би энэ хүнийг зөв болгох биш, өөрийгөө зөв болгох аян зам чинь байна л гэж хэлэндэ. Тэгээ 3 дугаар группийнхан маань мэдээж хэрэг те авах гэхийн ухаанаар хандна. Энэ бол паблик олон нийтийн уншлага байгаа. Тэгэхээр та бүхэн маань магадгүй үнэхээр 3 дугаар групп таалагдахгүй нөө. Энэ бол биш ээ гэж байгаа бол 1 2 дугаар групп маань нэмэлт уншлагатай байгаа шүү. За ингээд өнөөдрийн маань уншлага та бүхэн манаас хэрэг болсон гэж маш их найдаж байна. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.